Сайн байцгаана уу сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн зэрэгэлдээ ертөнцийн шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Хуваарай мөрдөгчийн ноцтой хэрэг. Монголд хуваарай мөрдөгч гэдэг нэр томьёо хуйлдж байдаггүй билээ. Гэтэл амьдрал дээр хуваарай мөрдөгч нар маш олон байдаг аж. Тэдний ихэнх нь буюу 99.9% нь авгаа нөхрүүд байдаг аж. Тэд гайхалтай сэжигч, гярхаа, үнэрч төдийгүй, байцаах, өчиг авахтай хосгүй чадварлаг гэд мөрдөн байцаагч нарт байхгүй ховор шинжүү тэдэнд давамгайлж байдаг. Мөрдөн байцаагч нарыг сургуулаар бэлтгэж цол унамлах ингэрийн тэмдэг олгодог. Харин хуваарай мөрдөгч нар гэр бүлийн явцын амьдрал донд сайтар суралцаж өөртөө онцгой эрх оноод юм. Мөн ойр тойрныхан ах дүүс, аав ээж, хадмууд нь цолгон шиг чамгүй олгодог онцлогтой. Мөрдөн байцаагч нар нийгмийн бүхий л ирөө, иргэний гэмт хэргийг мөрдөн өдөр шөнөгүй хөөцөлдөж тодорхой амжилтанд хүрч саашаал хүлээж шагнал хүртдэг. Харин хуваарай мөрдөгчид нойр хоолгүй ажиллаж авахтай ирээгүй аашилж, алдар нэрээ гутааж, муу шаал хүртэж, нүд үзүүрлэгддэг гэмтэй. Гэвч мөрдөн байцаагч хуваарай мөрдөгч нар нийтлэг нэг сайн талтай. Түүнийг анзаарахгүй өнгөрч хэрхэвч болохгүй билээ. Энэ нь дутагдлын эсрэг тэмцэж буй нийтлэг сайн тал юм. Харин мөрдөн байцаагч заавал босон үйл явдлын мөрөөр хөөцөлдөн гэмтэн гэлрүүлж заавал зохих газарт нь тушаадаг байхад хуваарай мөрдөгчд өөрөө химжээгүй хохирогч, нөхөшгүй хилмигдэгч төдийгүй шийтгэл инэрлгүй шууд оноодог. Тэд өөрсдөө огт хохироогүй ч гэмт хэрэг үйлдэгдээгүй байхад хэдсрэмжлэн шуурхай ажиллах явдлаадаг. Мөрдөн байцаагч нар гэмт үйлдэлийн орон зай, газар хугацааг тогтоож түүгээр дамжих хөөцөлддөг. Хуваарай мөрдөгч нарыг хууль зөвшөөрөөгүй бөгөөд гэр бүл, эхнэр нөхөр гэдэг агуу их том ёололдоор багтаан авч үзэж болох талтай. Моёр дамдан ийм ноцтой хэрэгтэй учирснаа хуучилж билээ. Энэ хэдийгээр илэрхий боловч бас л их эдрээтэй хэрэг байсан аж. Далай ханхар сайхан залуу. Мэргэжил нь нин ховор, цалин пүнлөө өндөртэй, унаа тэрэг хөлөглөн давхих дуртай. Эхнэр нь гэж үзэсгэлэнтэй сайхан бүсгүй, зан ааш гэж ээлдэгхэн. Хүү охин хоёртой. Гэр бүл гэдэг ийм л байдаг байх. Жаргана гэдэг үүнийг л хэлдэг байх гэж ойр хавийнх нь шагширна. Тэднийг өглөө ажилдаа явах орой орхит нь хөшөөдөн зориуд тааралдаж ганц хоёр үг солиод авах дуртай. Энэ бол бас нэг хүндэтгэл байв. Жаргалтай амьдралын маяг загвар болсон гэр бүлээс өөсөв ирэх нүгэлтэн нэгч байсангүй. Хэрвээ тэднийг ноцтой биш өчүүхэн дутагдaltaй гэвэл сонссон хүн эрс үгүйс гэж тийм цаддаггүй хүний мод урс нөхрөө үзэн ятхад ч бэлэн байв. Гэвч хүний уул шагаасан муу хүн тэдний дунд нэгч байсангүй. Тэднийх орой болгон хөгжим чанга тавихад хөршин цаанаа жаахан игдөөцөж байвч соёлтой улс ийм байдаг бах. Би бүдүүлэг учраас тэр байхаа гэж боддог байлаа. Сүүлдээ хөгжмийн хажуугаар айд сандраг хашгирах хүүхэд эхнэрийн дуу үе үе сонсогдоход гадаадын адал явдалтай кино үзэж байгаа байлгүй. Сайхан амьдралтай ус гой кино үзэлгүй л яах вэ гэж бодно. Сүүлдээ айд сандарсан тэр таагүй дуу хөгжмийн химнэлээс жилүүд авч зүрх хэрсгэлэх болж. Хөшүүд нь мэдсэн ч мдээгүй царайлан хэрдээ нууж байтал бусад хөрш, орц, хорох хорин тэрч бүхэл цагдаа нар хүртэл мэдэж шивэр авир гисгэх болж. Өдөргийн хөшүүд нь зовлонтой гэр бүл гэвэл эднийхийг л хэлэх бах та гэж халгалдаг болж энэ айлын паян дэлгэгдэж эхэлсэн байна. Одоо хөшүүд нь тэдний паян гэрж зугаацах болжээ. Өглөө оройд орцонд тааралтахад нөхөр нь нүүрэндээ хумсны сорвтой, эхнэр нь царайнда гөвдрүүтэй явдаг боллоо. Нарлал суудаг хөгшчүүл эднийд атаархсныг нь хараал хэлгсэн бах. Архил амьдралыг нь ингэчлээ. Хамаг юм эхнэрт нь би.
Үгүй, нөхөр нь болдоггүй байх. Хоёулаа сүултээ юм гинлээ гих зэргээр олон хувилбар дэвшүүлж маргалтна. Гэр бүл болгонд нэг нь нууцайдаг. Түүний хадгалж чадсан нь нэр төрштэй, задалж алдсан нь сүрдэг чамтай. Эхнэр нь өөрөөсөө олон дүүнийг залуутай нууцаар явуулдаг нь удахгүй тодорхой болов. Нөхөр далайн гадарлж хаад жигтэйхэн хартаж зодож нүддэг аж. Далай албан томилтоор ийш тийшээ явахдаа оронд ороо дахианы өндөг тавьдаг их цуу хотоор тахал шиг дэгдэв. Өндөг хагарсан бол хэрэг дэгддэг гин. Бас их нэртэй төмөр дотоож өмсгөн цоожилдаг гин гэсэн үнэмшгэд бэрх ховживч тарав. Далай эхнэрээ хинтээ завхаардгийг барих гэж өвөл тамаа эдлэн. Дэлхийд ямар ч зартай тагнуулж учрыг нь олж хужрыг нь тунгааж чадхааргүй овжин арга замаар эхнэр нь нууц янагтайгаа явуулна. Хүмүүсийн ярилцах нь энэ аргыг киноноос эсвэл адал явдлын романоос олж мэдсэн гэж мэдэмхэрнэ. Далай зартай дэлхийн тагнуулаас илүү нарийн аргаар эхнэрийнхээ нууц янгийг олоод авчихсан байна. Цаатах нь өөрийн байгуулахын нь жолооч болж таарав. Ингээ далай албан тушаалаараа далаалхан гэртээ авчирч байцаав. Мөрдөн байцаагч хүн сэжигтнээс яаж байцаалт авдаг вүлээ? Яг тийм байдлаар байцаалт авчээ. Сэжигтэн гурдаа суулгаж байгаад эхлээд анкиад бүртгэл авч бичв. Нэгдүгээр асуулт. Та хоёр хаана танилцсан бэ? Гэд тухаараа харав. Сэжигтэн суудал дээрээ холхон. Би танад машинаараа хоньны мах аваачж өгөх үед гихүүдээ. Гэд нүрээ улаалхав. Хоёрдугаар асуулт. Чамд миний эхнэр таалагдсан юм биз дээ? Эсвэл манай эхнэр? Хариулт нь тийм ээ. Юун таалагдав? Манай эхнэр чамаас 8 насаар ах юм байна шүү дээ. Гэхэд юу ч гэмээр юм бтэ. Хариулмааргүй энэ дарга. Хариулах ёстой. Би хинэн гол гэмтэй гэдгийг мэдэх ёстой. Магадгүй чийч байж болно биз дээ. Тэгээд би хэн буруутайг нь зохих ёсоор шийтгэх болно доо. Би л байхдаа дарга. Үгүй ээ. Чи шудраг хүн шиг байна. Манай эхнэрт бас буруу байгаа шүү дээ. Чи түүнийг хамгаалах хэрэггүй. Би мэдэхгүй байна. Тэгвэл чи хэдийд яаж татад чангаасан юм бэ? Би түүнийг ярмааргүй байна. Би ингэж байцаагдмааргүй байна. Та намайг цагдаад өгч болно шүү дээ. Хууль ёсоор нь. Үгүй ээ. Энэ бол чи бид гурийн дундах нууц явдал. Манай эхнэр чамд талтай байсан нь ойлгомжтой. Тэр их дуртай байсан уу? Тэгэхэд залууг ойлгоогүй цараагаар урдаас нь харахад далаа уурлаж. Чи манай авгааг шалиг гэж бодож байна уу? Залуу дуурайгүй учраас далаа зөвшөөрсөн гэж үзээд салгалж чичирсэн гараар нэг үг бичээд үзгээ тавиад. Тэр чамд хайртай гэсэн үү? Гэж байцаав. Залуу бас дуурсангүй. Далаа минчийдлээ уурлаж. Та хоёр хэдэн удаа явуулсан? Хаана? Хизээ? Бүр нүцгэлсэн үү? Гэх зэргээр хариулахад бэрх асуултуудыг араараас нь тавьж айд сандарсан залууг бүр боломдуулж орхив. Учраа олохоо байсан залуу хүсээ арчиж улам бүхийв. Далаа ямар аргаар холбоо барьдаг, эхнэр нь хэдий дуцдаг, шүн хэдийд ирж буцдаг, хоолундаар дайлдаг гисэх ямар арх ууцхаадаг зэргийг мэдэх гэж тулган байцаав. Тэгээд нууц янага амнааснасаа илүү хаацаалж байна гэж бодхоос дотор нь харах болно. Хамгийн гол нь далай нууц хоёрыг цаашид ямар төлөвлөгөөтэй байгааг мэдэх гэж хичээв. Залууг аашилж, загнаж, цалингэн нэмэн шинэ машин авч өгнө гэж хуураад ч юу ч мэдэж чадсангүй. Эхнэрээ энэ залуутай яаж явуулж байсныг төсөөлөн ботхоос тесэртлээ уурлаж, шүүгэнээс чек карбин гаргаж ирээд сумлан залуугийн цээжин тулхан цаазаар авна гэж хашгирав. Энэ үед залуу бүр сандарч юу гэж хэлхээж мэдэхгүй бүлтгнэж учиргүй цутгасаг усаа шудран санаа алдна.
Бууг хөлгөнд нь тулгахад залуу жолооч саял ам нээж хольж утхан байд санаанд орсноо хэрв. Далай тэсэртлээ уурлан 2 удаа бууга салтаанд нь тулган гохоод арах гэснээ зориг алдав. Гол нь хамгийн шалиг завхаа эхнэрээсээ өшөөгөө авмаар санагдаж арайхийн төвчж байлаа. Тэгээд эхнэрээ уцаар эвтэй ихэн дуудлаа. Харин эхнэр нь өөрийгөө буруутай гэдгээ ойлгож хичнээн гомдож цөхөрсөн ч гэлээ өчөөхөн сэжим гарахад нөхөртөөгөө эвлэрэх дуртай байсан учраас юу ч бодлохыг үгээд ирсэн байна. Далай жолооч залууг нөгөө өрөөндөө суулгачаад эхнэрээ байцааж гарав. Энгин чинээ санаагүй байсан эхнэр нь балмагтсан ч сэхээ авч бүгдийг нь няцаан тэс хөндлөн зүтгэв. Далай нууц янгийнх нь мэдүүлгийг их л бардмаар харуулж сайрхав. Эхнэр нь нүүр царайнда өчөөхөн ч ховрол үзүүлэлгүй нүдээ ирмэгч үг эцэг ширтэж байгаад бүгдийг нь няцаан дайрч давшлав. Наад ирээдсэн галзуу хүний өдрийн тэмдэглэлчин оргүй хоосон зүйл. Чи санаанаасаа зохион бичсэн байна гэж хурц хумсаа сарвалзуулав. Далай буугаа туулган цаазаар аваач нь хэмээн шалаад ивслэн бархирав. Чамайг нүүрлдүүлэндэ гэж далайг бардамнахад эхнэр нь басч чаддсан бол аваад ир. Чиний үгээр надтай нүрэлтэх гээд наашаа гүгээд байдаг донгийн амтан хаана вэ гэж дөвчгөнө. Далай маа сайтал инээж нөгөө өрөөнөөс айд сүрдэн сүрсүлдээ алтгаасаа илүү ичид зовсон жолооч залууг чирэн гаргаж ирв. Эхнэр нь өчүүхэн ч голч исэн янзгээ босон харааж ховцоо өмсөн. Аав ээжтэй хочин чамаас саллаа гэж даналцав. Гэвч айлын авган ямаа омог босгоо давдаггүй шалчийлэг тул эхнэр цэрман үүдэнд оцноо эргэж ирээд нөхрийнхөө нүрийг майчих гэж саруулцав. Далай эхнэрээ дийлж өмнөө хоёулангийн цомцойтол суулгаж байгаад гимнүглийг нь хүлээлгэж нэг бүрчлэн бичиж хуудас бүрийн дор гарын үсгийг нь зурулж гол гэмтэн цэрмаа гэж тогтоож тогтоол үлдэв. Харин цэрмаа гинэд хайсан туглаг шиг аашилж энэ залууг явуулчих. Тэгээд хоёулаа сайхан ярилцъя гэж аргадав. Далай тийм чамархан эхнэрийнхээ арганд орох хэрэг биш учраас бүр гидэж шитгэлийн асуултыг гаргаж тавив. Энэ үед эхнэр нь дүрсхийн. Чамд тэгэх хэрэг байхгүй. Ингэж өчөг авах ч ёсгүй. Битгий давар гэж дайчгнав. Далай уурлаж бууга эхнэрийнхээ шанаанд тулгаж цаазлна гэж даналцав. Эхнэр нь хулчиж айвж хоосон сүр батруулж байна гэж бодов. Далай уурандаа учраа олохгүй байхдаа гохоо дарж буу тас хийж эхнэр нь очив. Цус сад тавин асгархыг харсан өнөөх залуу гүйж гарав. Далай санаандгүй гохоо дарсандаа саял харамсаж бүр шалчиж орхив. Эхнэр нь хөвцөөр л байв. Далай эхлээд түргэн дараа нь байгуулгынхаа дарга руу уцтаж бужигнуулж хаяв. Жолооч залууч цагдаад хилж моёор дамдан хурч ирэв. Түргэн чирч цэрмааг үзээд өвхөөгөө болохыг мэдэж сэхэн босгов. Зөвхөн сум завжаар норж эрүүг нь хугалж гарсан байв. Далайг моёор дамдан байцааж босон явдал маш ойлгомжтой болов. Далай шоронд орж дарга айлын гэр бүл өмүүлсэн жолооч шившгээд хэлгэжээ. Цэрмаа эмнэлгээс удалгүй гарч өөр хот руу 2 хүүхдээ аван шилжиж алга болов. Үндсэндээ оргон дайцсан байна. Далайд 3 жилийн хорихал өгсөн байна. Дамдангуй өдгөө хуужлахдаа яг мөрдөн байцааг шиг байцаалд авч илэн далангуу яриулсан байсан. Хуудас бүрт гарын үсэг зурж баталгаажуулж авсан байсан. Далай хожим өөр авгаа авч сайхан амьдэрсэн билээ гэж үгүүлсэн юм. Энд хүрээд өнөөдрийнхэн дугаарыг өндөрлөе. Хамтдаа байсан бүх сонсогчдоо баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.